Хуулийн этгээд нь цалин хөдөлмөрийн хөс, шагнал урамшууллын орлого, тэдгээртэй адилгаах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогоос суудагсан албан татврын тайлан болох Т11 тайлан жилдээ 4 удаа ирүүлдэг. Улирал болгон ирүүлэх бөгөөд улирлын дараагийн сарын 20-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж харьяалах татврын албандаа захимаар илгээнэ. Тухайн тайланд ажилтны иргэний бүртгэлийн дугаарыг ашиглаж хэвших бөгөөд тухайн ажилтанд олгосон цалин хөдөлмөрийн хөс, шагнал урамшууллын орлогоос эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг шимтгэлийг хассны дараах дүн дээр шууд бус орлогын нийт дүнг нэмж шатлалаар тооцож албан татврыг ногдуулдаг. Цалин хөдөлмөрийн хөс, шагнал урамшууллын орлого болон тэдгээртэй адилгаах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогоос суудагсан албан татврын тайлан буюу Т11 тайлан хэрхэн гаргах талаар зааврыг хүргье. Т11 тайланд иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах бөгөөд цалин хөдөлмөрийн хөс, шагнал урамшууллын орлого болон тэдгээртэй адилгаах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын нийлбэр дүнгээс шатлалаар тооцож албан татврыг ногдуулна. Татвар төлөгч та цахим татврынхаа системд хандан тайлан зэсний тайлан тушаах гэсэн хэсгээс Т11 тайлангаа сонгох бөгөөд нэвтэрч орсны дараа хадгалах товчийг дарснаар дараагийн систем маань идэвхжинэ. Ажилтнанд олгосон цалин хөдөлмөрийн хөс болон шагнал урамшууллын мэдээг мэдээ зэсний холбогдох хавсралт мэдээнд тусгаж өгөх бөгөөд оршин суугч этгээдийн цалин хөдөлмөрийн хөс болон шагнал урамшууллын орлого суудагсан албан татврын мэдээг 1-р хавсралтаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэний цалин хөдөлмөрийн хөсний мэдээг 2-р хавсралтаар, оршин суугч бус этгээдийн цалин хөдөлмөрийн хөсний мэдээг 3-р хавсралтад тусгаж өгдөг. 1-р хавсралтад татвар төлөгчийн дугаар гэсэн багнанд тухайн иргэний, ажилтны, иргэний бүртгэлийн дугаар болох 12 оронтой дугаарыг оруулж өгөх бөгөөд хайх товчийг дарснаар овог болон нэр системээс татагдаж мэдээлэл нь баталгаажна. Татвар ногдох орлого гэсэн хэсэгт хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн 7-р зүйл заасан орлогуудыг задалж оруулах бөгөөд 7.1.1, 7.1.6 бусад гэдэг байдлаар олгосон орлогыг тухай бүр багнанд нь задалж оруулж өгнө. Нийт орлогын мэдээнд 4-р багнанд тооцоологдох бөгөөд үүний дараа та суудагсан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын мэдээг оруулж өгнө. Хувь гэсэн багнанд хэрвээ танай ажилтан тогтмол хувь хэмжээгээр эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол тухайн хувийг оруулж өгөх бөгөөд тогтмол бус ажилтны хувьд хувь гэсэн багнанд 0 гэсэн утгыг оруулж суудагсан дүнгээр нь 6 болон 7 дугаар багнуудад тус оруулж өгдөг. Хуулийн 7-1 заасан орлогод татвар ногдуулах орлого гэсэн багнанд нийт цалин хөдөлмөрийн хөснөөс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хассны дараах дүн байх бөгөөд зардлаа хассны дараах дүн татвар ногдуулах орлого гэж хуульд нэрлэсэн байдаг. Албан татвар ногдуулах шууд бус орлого гэдэг 9 болон 10 дугаар багнанд 9-р багнанд орлогын төрлийг сонгож өгөх бөгөөд хэрвээ тухайн ажилтанд шууд бус орлого олгоогүй бол тэг гэсэн кодтой шууд бус орлого олгоогүй гэснийг сонгож орлого гэсэн багнанд 0 утгыг оруулж өгнө. Бусад шууд бус орлогыг олгосон бол та харгалзах кодоор нь сонгож тухайн олгосон шууд бус орлогын нийт дүнгээр нь мэдээллийг нь оруулж өгдөг. Нийт татвар ногдуулах орлого гэсэн багнанд цалин хөдөлмөрийн хөснөөс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хасаад шууд бус орлогын дүнг нэмсэн дүн тооцоолсон байдаг. Шатлал гэсэн 12 дугаар багнанд 11 дугаар багны дүн хэрэв 120 сая төгрөг хүртэлх бол 1 гэсэн кодыг, 120-оос 180 сая төгрөг хүртэлх бол 2 гэсэн кодыг, 180 сая төгрөгөөс дээш бол 3 гэсэн кодыг тус авдаг. Энэ нь хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой тухайн хүний шатлал тооцох орлогын хэмжээнээс нь хамааруулаад шатлалын кодыг оруулсан байна. Хуулийн 7.1.1, 7.1.2, 3, 4, 5 болон 7 дугаар зүйл заасан орлогод хуулийн 23-1 заасан хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ нь татвар ногдуулах орлого нь орлогоосоо хамааран 240 хүртэлх мянган төгрөгийн татврын хөнгөлөлтийг эдлүүлдэг. 7.1.6-аас бусад 7 дугаар зүйл заасан орлогод ногдуулсан албан татврыг 13 дугаар багнанд тооцоолох бөгөөд орлого хүлээн авсан буюу ажилласан сарын тоог 14 дугаар багнанд, сард ногдох татврын хөнгөлөлтийн сонголтыг 15 дугаар багнанд сонгож тооцоолж өгнө. 15 дугаар багнанд тухайн татвар ногдуулах орлогын хэмжээнээс нь хамааруулаад сард эдлэх хөнгөлөлтийн кодоор сонгож өгөх бөгөөд хэрэв тухайн ажилтнанд тогтмол бус цалинтай тогтмол дүнгээр хөнгөлөлтийг эдлээгүй байх юм бол 999 гэсэн кодтой бусад гэснийг сонгож хөнгөлсөн дүнгээрээ тухайн мэдээллийг оруулж өгдөг.
16 дугаар багнанд хуулийн 23-ын 1-т заасан нийт хөнгөлтийн дүнг тооцоолох бөгөөд энэ нь 7-гийн 1-6-аас бусад хуулийн 7 дугаар зүйл заасан орлогод ногдуулсан албан татврын дүнгээс хөнгөлтийг хасны дараах дүнг 17 дугаар багнанд тооцоолж харуулдаг. 7-гийн 1-6 нь 23-ын 1 заасан хөнгөлтийг тооцоолдоггүй учраас 18 дугаар багнанд тухайн дүнд ногдуулсан албан татврын дүнг тооцоолж харагдуулна. Шууд бус орлого буюу шууд бус орлого нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл суудагдаггүй. Хуулийн 23-ын 1 заасан хөнгөлөлтийг тооцдоггүй учраас тусад нь 19 дугаар багнан дээр тооцоолж харуулна. 20 дугаар багнанд нийт суудгасан албан татвар буюу тухайн ажилтнуудаас суудгаж төсөв төлбөл зохих албан татврын дүн тооцоологдож гардаг. 20 дугаар авсралтад та хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийг оруулж өгөх бөгөөд мөн татвар төлөгчийн дугаар гэсэн багнанд иргэний бүртгэлийн дугаар болох 12 оронтой кодыг оруулж хайх товчийг дарснаар тухайн иргэний мэдээлэл татагдаж орж ирнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний орлогыг чөлөөлөх тухай хуульд заасан байдаг учраас ажил олгогчдаа эмнэлгийн хөдөлмөр магадлалын комиссийн акт дүгнэлт хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг үндэслэн тухайн иргэний орлогыг татвараас чөлөөлж өгнө. Орлогыг чөлөөлнө гэж заасан байдаг учраас эцсийн төлбөл зохих албан татврыг тооцоолох шаардлагагүй бөгөөд тухайн хавсралтанд нийт олгосон цалин хөдөлмөрийн хөлс, суудгасан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн дүн, олгосон шууд бус орлогын нийлбэр дүнгээр тухайн тооцооллыг татсан байдаг. 3 дугаар хавсралт буюу оршин суугч бус этгээдэд олгосон хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын мэдээг 3 дугаар хавсралтад тусгаж өгдөг. Татвар төлөгчийн дугаар гэсэн хэсэгт гадаадын иргэний буюу тухайн оршин суугч бус этгээдийн паспортын дугаар эсвэл Монгол улсын хилээр орж ирсэн бол гадаад иргэний бүртгэлийн дугаар буюу үсэг тооноос нийлбэрээс бүтсэн 13 оронтой дугаарыг оруулж өгнө. Тухайн дугаарыг оруулж байнгын оршин суугчийн бүртгэгдсэн улсын нэрийг сонгож өгөх бөгөөд орлогын төрлийг сонгож тухайн мэдээллийг олгосон цалин хөдөлмөрийн хөлсний мэдээллийг оруулж өгдөг. Хэрэв тухайн оршин суугч бус этгээдийн байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгэгдсэн улс нь давхар татрын гэрээтэй байвал та давхар татрын гэрээний дагуу хөнгөлөх албан татрын тооцооллыг 5, 6, 7 дугаар багнуудад тус тус мэдээллийг нь оруулж өгч тооцоолно. Нийт суудгасан албан татрын мэдээ нь 8 дугаар багнанд тооцоологдох бөгөөд оршин суугч татвар төлөгчийн сертификатыг авсаргаж тийм гэсэн сонголтыг хийж тухайн мэдээллийг хадгалж өгнө. Үндсэн тайланд тухайн хавсралтуудаас холбогдох мэдээллүүд татагдах бөгөөд та хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийг 2 дугаар хавсралтад, хөгжлийн бэрхшээлгүй иргэний мэдээллийг дангаар нь 1 дугаар хавсралтад тусгаж нийлбэр дүнгээрээ тайлангийн үндсэн нүүр хэсэг дээр тусгагдана гэдгийг анхаараарай. Мөн 1 дугаар хавсралтанд тусгагдсан 7-гийн 2, 3, 4, 5, 7 дугаар заасан орлогуудыг тайлангийн нүүр хэсэгт задлаж тайлагнах боломжтой бөгөөд 1 дугаар хавсралтын 2 дугаар багны нийт дүн нь 8 дугаар мөрөн дээр нийт дүнгээрээ нийлбэр дүнгээрээ татагддаг. Хэрэв хуулийн заалтын дагуу та задлах шаардлагатай бол 3, 4, 5, 6 дугаар мөрүүдэд тус тус харгалзах утгуудыг оруулж задлаж оруулах боломжтой байдаг. Жишээлбэл ажил олгогчоос ажилтан гэр бүлийн гишүүнд бэлэг олгосон бол олгосон дүнгээрээ тухайн мөрөнд харгалзах мөрөнд оруулж өгснөөр 8 дугаар мөрөнд татагдсан дүнгээс буурч өгөх бөгөөд 3, 4, 5, 6, 8 дугаар мөрийн нийлбэр дүн нь 1 дугаар хавсралтын 2 дугаар багны нийт дүнтэй тэнцүү байх ёстой гэсэн шалгууртай анхаараарай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээллийг зөвхөн 2 дугаар хавсралтанд оруулж өгөх бөгөөд тухайн мэдээлэл нь хөдөлмөр эрхлэлтийн орлого 9 дугаар мөрөнд, суудгасан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл нь 12 дугаар мөрөнд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгосон чөлөөлөгдөх шууд бус орлогын мэдээлэл нь 35 дугаар мөрөнд тус тус татагдаж нийт төлбөл зохих албан татрын тооцооллыг бууруулж өгдөг. Ингээд та мэдээллүүдэд бүрэн оруулсны дараа тайлангийн мэдээлэлээ дахин шалгаж хадгалах товчийг дарж тайлангаа төгрөг мөнгөөр тайлагнахыг зөвшөөрч шивсэн болно гэдгийг эсхийг чеклэж илгээх товчийг дарж тайлангаа илгээж баталгаажуулна. ТТ11 тайланг дараагийн татрын жилийн 2 дугаар сарын 10-ны дотор хариалах татрын албандаа захимаар илгээх бөгөөд тухайн ажилтнанд сар болгон орлого олгохдоо албан татрыг ногдуулан суудгаж дараагийн сарын 10-ны дотор төсөв төлөх үүрэгтэй гэдгийг анхаараарай.